Энэ удаагийнхаа бичлэгээр Squid Game цувралын 2 дугаар бүлгийн 6 дугаар ангийг нь товчлон ярьж өгөхөөр сонголоо. Тэгээд та бүхнээсээ хүсэхэд манай сувгийг захиалаагүй үзэгчдийн хувь нь 58.6% байгаа юм байна. Тэгэхээр хэрвээ та манай сувгийг захиалаагүйгээр үздэг бол яг одоо захиалаад үзээрэй. Иргэдэг давтсан генет зогсоход зарлагч 10 гэсэн тоог зарласнаар 6 дугаар анги эхэлдэг. Цаг тэр даруй явж эхэлмэгц хүмбэр боломжит таарч тохирох хүнийг эрэлхийлэн ийш тийшээ гүйлдэж эмх замбраагүй байдал үүсдэг. Азар гихооны баг Хянжуугийн багтай таарч хамтдаа нэг өрөөнд орж амьд үлдэнэ. Тэгэд гихон цаг дуусмагц хаалганы нүхээр харахад бүлэг үсгэж чадаагүй тоглогчдыг буудаж цогцсыг нь авсанд хийнэ. Дараа нь хамгаалагч эргэтнийг нь авах боломжтой амьд тоглогчдын авсан дээр тэмдэг тавьдаг. Удалгүй дараагийн үе эхэлж хөгжим зогсоход зарлагч 4 гэсэн тоог хэлснээр багийнхан хуваагдахаас өөр сонголт байсангүй. Улмаар хүмбэр сандарч байхад энхөө сайн дураараа багаасаа салж бусаддаа дөрвөлөө үлдэх боломжийг олгоно. Үлдсэн багийн 4 гишүүн өрөө рүүгээ ордогч энхөөгийн төлөө санаа зовсоор цаг дуусахад бүлэг үүсгэж чадаагүй тоглогчид буудуулдаг. Энэ хооронд 3 хүний баг бүрдүүлсэн тоглогчид өрөөнд орсон байх ба хэн ч мэдэхгүй гэж найдана. Харамсалтай нь тэднийг камераар хянаж байлаа. Тэгээд дараа нь өрөөнд орсон тоглогчид гарч ирэхэд хамгаалагч ноёол өвчтөе охины аавыг амьд байгааг олж харлаа. Харин гихон амьд үлдсэн тоглогчдын дунд энхог байгааг олж хараад тайвширдаг. Хэсэг хугацааны дараа дараагийн үе эхэлж тавцан зогсоход энэ удаад 3 гэсэн тоог зарлана. Эмх замбраагүй байдлын дунд өөр 2 тоглогч Яншикийг ээжээс нь салгаж аваад явчихав. Азар гихон энхоо 2 настай эмэгтэйг аван цагтаа амжиж өрөө рүү ордог. Бүлэг үүсгэж чадаагүй тоглогчдыг буудсаар. Энэ үед гихон энхоо 2 настай эмэгтэйгээс хүүн хаана байгааг хамт байгаагүй мó ээжигээ орхио юу хэмээн асуудаг. Гэтэл ээж ууртайгаар хүү маань тийм хүн биш. Өөрийгөө зүгээр л олонний дунд төөрсөн болохоор хүүн өөрийг нь олоогүй хэмээн ууртайгаар хариулна. Дараа нь амьд үлдсэн тоглогчид өрөөнөөс гарч ирэхэд Яншик ээжигээ амьд байгааг хараад сэтгэл хөдлөлөө барьж дийлсэнгүй. Тэрээр ээжтэйгээ цуг үлдэж чадаагүйдээ уучлалт гуйж нулимс туслуулна. Гэсэн ч ээж нь хүүдээ огтоо гомдоогүйгээ илэрхийлж өөрийгөө буруутгах хэрэггүй гэлээ. Дараагийн үе эхлэхэд зарлагч 6 гэсэн тоог хэлв. Хянжуу Янгми жүнхээ Яншик болон ээж нь бас Дэхонаар нэг бүлэг болно. Гэвч тэднийг өөр хоосон өрөөрөө гүйж байхад Янгми өөр тоглогчтой мөргөлдөн ундаг. Улмар Хянжуу түүнийг аврах гэтэл Мөнгөний генет дайран орж ирээд хаалгыг хааж хөөрхий Янгмиг гадаа үлдээчихв. Арга барсан Хянжуу Янгмиг ганцаараа гадаа үлдэн хамгаалагч нарт буудуулахыг харахаас өөр юу ч хийж чадсангүй. Удалгүй ууралсан Хянжуу Мөнгөийг барьж аван энэ бол түүний буруу хэмээн хашгирсаар. Гэтэл Мөнгө үнэндээ өөрийгөө тэд нарыг аварсан гэж зөвтгөнө. Хэрвээ Хянжуу Янгмиг аврахаар гүйсэн бол цаг үлдээгүй байсан болохоор хоёулаа буудуулж өгөх байсан гэдгийг тайлбарлалаа. Улмаар өрөөнд 5 хүн үлдэж ялгаагүй бүгд өгөх байсан гэдгийг хэлв. Дараа нь амьд үлдсэн тоглогчид бөөгнөрч эцсийн үеийг эхлүүлж хөгжим тоглоно. Хэсэг хугацааны дараа хөгжим зогсоход зарлагч 2 гэсэн тоог зарлалаа. Энэ удаад тоглогчдыг илүү ихээр хөдөлгөөнд оруулж цагтаа амжиж өөрсдөө амьд авч үлдэх гэсэн тоглогчид өрөө рүүгээ яарцгаана. Энхөө жүмбэ 2 баг болон нэг өрөөрөө гүйх ба энхөө хэдийний өрөөнд орсон байсан нэг тоглогчийг ямар ч эргэлзээгүйгээр татаж гаргадаг. Тэгээд тэд өрөөнд орсны дараа гайхмаар нь өөр нэг эрэгтэй өрөөнд байж таарлаа. Мэдээж энэ тоглогч өрөөнөөс гарахыг хүсэхгүй. Тиймээс цаг дуусч байсан тул аргагүй эрэхэнд энхөө өнөөх тоглогчийн хүзүүг нь хуглах ба жүмбэ хараад айсандаа хөшиж орхино. Ингээд үгсэн тоглогч хүний тоонд тооцогдохгүй болохоор тэр 2 амьд үлддэг. Хамгаалагч нар авсыг шатаагч зууханд хийх ба амьд байгаа тоглогчийн авсыг нь доошоо унгааж хоосон шатаана. Эцэст нь энэ удаагийн тоглоом дуусч нийт тоглогчдын талаас илүү хувь нь өгсөн ч дахиад ам сорьсон 3 тоглоом хүлээж байгаа билээ. Гихон энхоод үлдсэн тоглогчдыг тоолж үзээд X-ийн тоог тоолон дараагийн санал хураалт дээр хэн ялах магадлалтайг нь харна гэж хэлдэг. Энэ хооронд Жунхо багийнхантайгаа завин дээр байсаар тэдний хайлт үр дүнгүй байгаа ч хайлтаа үргэлжлүүлсээр тэд арлыг дороо нисгэж самансан ч юу ч олсонгүй. Тоглоомын дараа тоглогчид байрладаг танхимдаа ирлээ.
Мөнгийн Жүнхийтэй ярилцаж эндээс гараад хүүхдээ төрүүлээд шинээр харилцаагаа эхлүүлэхийг хүснэ. Тэгээд Мөнгийн хүн бүр 300-аас 400 сая вон авахар байгаа. Тэгэхээр гарахыг хүссэн хүн олон байх болно. Хоёулаа мөнгөө нийлүүлж өрөө төлөөд үлдсэн мөнгөөрөө шинэ хөрөнгө оруулалт хийнэ гэж тайлбарладаг. Улмаар Жүнхий түүнийг өөрөөс нь илүү мөнгийг нь сонирхож байгааг ойлгоно. Тиймээс Жүнхий түүнд өөрийнхөө мөнгөөр өрөө төл, харин би өөрийнхөө мөнгөөр хүүхдээ өсгөнө гэж хариулдаг. Энэ үед удгаан хинжүүдээр ирээд "Гуниглах хэрэггүй. Чи ч бас араас нь явна. Би та нарт бүгдэд чинь хараал хийчихсэн" гээд тэднийг зовлон түхлэр өгөхийг нь харах болно гэж хэлнэ. Жүнбэ өв тэмдэгтэй хүмүүсийг тоолж X-с 12-оор их байгааг Гихонд хэлдэг. Энхөө 7 хүн X дарахтал өөрсдийгөө ялах боломжтой гэж хэлэхэд Гихон өв тэмдэгтэй хүмүүсийг X-ийг сонгох гэж ятгах санал гаргахад энхөө энэ санааг дэмжсэнгүй. Түүний бодлоор тэдний ихэнх нь тоглоомыг үргэлжлүүлэх бодолтой байгаа болохоор өөрсдийгөө хөдөлвөл тэд зүгээр суухгүй гэдгийг хэлнэ. Гихон тэгээд хараад тайван суух юм уу гэж хэлснээр тэд хоорондоо яах эсэхтэрэ баг зэрэг ам зүрх ба удалгүй санал асуулга эхэллээ. Энэ хооронд Жүнхоо дороноороо арлыг ажиглан санаж байхад нэг зүйл түүний анхаарлыг татсан нь газарт хаалгах шиг зүйл байх нь тэр. Тэр ойроос шалгах гэсэн боловч мод тэгэлсний улмаас дороо доошилж чадсангүй. Тиймээс тэд өөрсдийн биеэр шалгахаар шийддэг. Тоглогч бүрт ноогдох мөнгө нь 356 сая вон болжээ. Ийхүү санал хураалт хэлж тоглогчдын дугаарын уруугаар нь явна гэдгийг хамгаалагч хэлнэ. Мөн санал хураалтанд саад учруулахыг зөвшөөрөхгүй гэдгээ хамгаалагч хэлээд 456 дугаартай тоглогч саналаа өгөхийг зааварлаа. Тоглогчид саналаа өгч эхлэхэд зарим тоглогчид Гихоны найдаж байсанчлан бодлоо өөрчилдөг. Хамгаалагч нар өрөөндөө орох гэж байхад нэг хамгаалагч ноёл дээр ирээд эртхэн ингэсэн бол хөөрхөн царайнд чинь сорив тогтохгүй байсан юм гэдгийг хэлнэ. Тэгээд энэ хэвээрээ ажлаа үргэлжлүүлээрэ гэж ёжтойгоор хэлээд явлаа. Санал хураалт үргэлжилсээр танаас болон намигүй нараа Минсуг дахиад ганцхан удаа тоглоё гэж ятгах ба Минсу санал өгөхдөө X-ийг сонгосноор тооны харьцааг ойртуулж одоо 3 хүн X сонгоход л болно гэж Жүнбэ догдлоно. Дараа нь Хинжүү X дарснаар 2 хүн л бодлоо өөрчлөхөд хангалттай гэж тооцдог. Энэ хооронд Жүнхоо багийнхантайгаа арал руу өөрсдийн биеэр харсан зүйл дээрээ шалгахаар очино. Түүний харсанчлан газарт нэг хаалга байлаа. Тэгэд тэд хаалгыг нээх гэтэл гинэт дэлбэрнэ. Санал хураалт үргэлжилсээр. Ёншик энэ удаад саналаа X болгож өөрчилснөөр санал хураалтын дүн тэнцдэг. Одоо үлдсэн 2 хүн нь X санал өгч байсан хүмүүс болохоор бараг л ялчглаа хэмээн баярлана. Гэтэл удагныг шүтдэг эмэгтэй X саналаа Ö болгоо өөрчилснөөр нөхцөл байдал өөрчлөгддөг. Эцэст нь тэг нэг дугаартай энхоо саналаа өгөх цаг болоход тэрээр хэсэг эргэлзэж байхад Жүнбэ Гихонд түүнийг тоглоомын үеэр хүний хүзүү хугалсныг нь хэлэх гэж байгаа дамжаагүй байтал энхоо X санал өгснөөр санал хураалт тэнцэнэ. Улмаар хамгаалагч тоглогчдод бодох хугацаа өгч маргааш дахин санал хураалт явуулна гэдгийг хэлв. Энэ хооронд Жүнхогийн багийнхан дэлбэрэлтээс болж хохирол амсах ба нэг хүн нь амиа алдаж нөгөө хүн нь шархтжээ. Эдгээр зүйлс болсны дараа завны ахмад тэднийг газар руу буцахыг санал болгоход багийнхан өгсөн хүнийхээ өшөөг авч тайван нүд аниулъя гэж шийддэг. Танхимд байхдаа Гихон Жүнбэгээс түрүүнд Инхогийн тухай юу ярьж байгаад болсныг нь асуухад Жүнбэ бодлоо өөрчлөн юу ч бишээ хэмээн хариулна. Удалгүй Инхо өмнө нь Гихон хэлсэн шиг одоо л хүмүүсийн бодлыг өөрчлөхийн тулд ятгах хэрэгтэй гэдгийг хэлдэг. Энэ үед Ёншик Өвийг сонгосон талаас өөрийнх нь тал руу ганцхан хүн л хүрээдэр гэж ятгаснаар үг хаялцаж хоёр талын хооронд маргаан үүснэ. Маргааны үеэр Гихон Кембабанд сэрэ хамт ороосон байгааг анзаардаг. Ариун цэврийн өрөөнд Танаас намгийн хоёр өөрсдөөс нь урваж эсрэг санал өгсөн Минсуг дарамтлан сүрдүүлнэ. Тэд түүнийг дараагийн санал хураалтад Өвийг сонгох ёстой хэмээн анхааруулв. Энэ үед Минги хөндлөнгөөс оролцож тэднийг бол гэж шаардсанаар маргаан дэгдлээ. Бусад тоглогчид ч X өөрөөр талцгааж шаардлагатай болоо зодтолтоход бэлэн байв. Гэтэл Намгио Мингигийн хүүхдийг тээж буй Жүнхэгийн тухай ярьснаар маргааныг улам хурцтгаж эцэстээ зодон өрнөлөө. Зодооны үеэр Танос Мингиг даран унаж түүнийг зогсоо зайгүй зохин дараа нь багалзууртах ба Минги сэрэ гарган Таносын хүзүүнд зоосноор 6 дугаар анги төгсдөг.